Сайн байцгаанууд та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилон хүргэе. Оросын холбооны улсаас шийдвэр гаргаж байгаа юм байна. За тус улсын аюулгүй зөвлөлт өгсөн ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу цөмийн зэвсгийн туршилтыг дахин бэлтгэх ажил дээр санал гаргахаар болсон байна. Ийхүү шийдвэр гарах болсон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын өгсөн тушаалтай холбоотой. За тэрээр хэдэн 10 жил завсарсны эцэст Америкийн нэгдсэн улсын цөмийн туршилтыг сэргээх тушаалыг өгсөн учраас Оросын холбооны улс хариу арга хэмжээ болгож ийхүү шийдвэр гаргаж байгаа юм байна. За Кремлийн нийтлсэн уулзалтын тэмдэглэлд орцсноор Оросын холбооны улсын ерөнхийлөгч Оросын холбооны улсын аюулгүй зөвлөлд лав гарагт хандан Америкийн нэгдсэн улс эсвэл цөмийн зэвсгийг туршилтыг хориглох бүрэн хэмжээний гэрээнд гарын усгс зурсан альваос цөмийн туршилт хийх юм бол Оросын холбооны улс хариу арга хэмжээ авах үүрэгтэй гэж мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан би гадаад хэргийн яам, батлан хамгаалахын яам, тусгай албад болон тодорхой холбогдох иргэний агентлагуудад энэ асуудлаар нэмэлт мэдээлэл цуглуулах үүрэг өгсөн. За мөн аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлаар дүн шинжилгээ хийж цөмийн зэвсгийн туршилтанд бэлтгэх эхний алхмуудын талаар саналуудыг оруулахыг чадах бүхнээ хийхийг даалгаж байна гэж Оросын холбооны улсын ерөнхийлөгч хэлсэн байна. Батлан хамгаалахын сайд Андрей Белосов Путинд хандан Вашингтоны сүүлийн үед гаргаж байгаа өгүүлэлт нь Оросын холбооны улсын цэргийн аюул занлын түвшинд мэдгэцгүй хэмжээнд нэмэгдүүлж байгаа. За цөмийн хүчээ хүлээн зөвшөөрөгдөхгүй хохирол учруулах ийм хэмжээнд бэлэн байдлын түвшинд байлгах нь зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Батлан хамгаалахын сайд Оросын Арктик Новая Земля дахь туршилтын талбайд богино хугацаанд бэлтгэн цөмийн туршилт явуулж магадгүй гэж мэдэгдсэн байна. За мөн Оросын холбооны улсын зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов мэдэгдэхдээ хэрэг Оросын холбооны улс одоо зохих арга хэмжээ авахгүй бол Америкийн нэгдсэн улсын үйл ажиллагаанд цаг тухайд нь хариу арга хэмжээ авах хугацаа болон боломж алдагдах болно гэж анхааруулсан. Уулзалтын дараа төрийн хэвлэлийн мэдээлэл болох ТАСС агентлагийн мэдгдснээр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын үгийг иш татаж Путин албан тушаалтнуудад хандаж санал боловсруулахдаа тодорхой хугацаа заагаагүй гэж мэдгдсэн байна. Зөвлөлт холбоот улс 1991 онд задарснаас хойш Оросын холбооны улс цөмийн зэвсгийн туршилтыг хийгээгүй гэвч дэлхийн хамгийн том цөмийн зэвсэгтэй орнуудын нэгд бол Оросын холбооны улс тооцогддог. За сүүлийн үед Украинд үүсэж байгаа дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотойгоор Америкийн нэгдсэн улс болон Оросын холбооны улсын хооронд цөмийн зэвсгээр өрсөлдөн нэмэгдэж байна. За ялангуяа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Путинд дургуутсах нь нэмэгдэж байгаа. За сүүлийн хэдэн 7 хоногт бол энэ улам бүр хурцдаж байгаа гэсэн мэдээллийг өгч байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд 10 дугаар сард өнгөрт Путинтэй яриа хэлцээр хийхээр төлөвлөж байсан боловч энэхүү уулзалтаа цуцсан. За нэг өдрийн дараа Оросын 2 том газрын тосны компанид 20 арга хэмжээ авах шийдвэрийг гаргасан. За мөн Трамп 1-р сард цагаан ордонд ирснээс хойш ийхүү арга хэмжээ авч Оросын холбооны улсын эсрэг 20 арга хэмжээ авч байгаа нь энэ байдал болж байна. За дараа нь 10 дугаар сарын 30-нд Дональд Трамп батлан хамгаалах яам буюу Даны яамд хандаж цөмийн зэвсгийн туршилтыг эхлүүлэх. За бусад улс цөмийн зэвсэгтэй орнуудтай ижил тэгштэйгээр яаралтайгаар цөмийн зэвсгээ өргөжлүүлэхийг тушаасан байгаа. За үүнээс болоод хоёр талын нөхцөл ялангуяа цөмийн зэвсгээр өрсөлдөх байдал нь нэмэгдсэн. За харин энэ хоёр улсын хувьд бол дэлхийд цөмийн цэнэгт хушааныхаа тоогоор тэргүүлэгч улс юм байна. За мөн дэлхийн хамгийн том цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн тоонд ордог. За цөмийн зэвсгээр судалгаа хийдэг, зэвсгийн хяналт үл дэлгэрүүлэх төв гэсэн төв ажилладаг. За энэхүү төвийн тооцсоосноор Оросын холбооны улс 5459 цөмийн цэнэгт хушуутай. За үүнээс 1600 орчмыг нь шууд хэрэглэх боломжтой байдаг юм байна. За мөн тус төвийн судалгаагаас үзэхэд Америкийн нэгдсэн улс 550 орчим цөмийн зэвсэгт хушуутай. За үүнээс 3800 орчим идэвхтэй буюу шууд ашиглах боломжтой байдаг юм байна. Харин хоёр улсын хувьд бол цөмийн зэвсгийг бууруулах чиглэлд бол идэвхтэй ажиллаж байгаа. За 60-аад оны дунд Хүйтэн дайны оргил үед бол Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин цөмийн зэвсгийнхэн нөөц нь 31,000 гаруй идэвхтэй болон идэвхгүй цөмийн цэнэгт хушуутай байсан. За тэгэхээр хоёр талын явуулсан цөмийн зэвсэг хорогдуулах гэрээний үр дүнд инхүү цөмийн зэвсгээ огцон бууруулж чадсан. За харин сүүлийн үед цөмийн зэвсгээр өрсөлдөх
энэхүү өрсөлдөөнд бол хүч төрөн орж ирж байгаа нэгэн их гүрэн бий. Энэ бол бүгд найрамд Хятад ард улс бий. Хятад ард улсын хувьд одоогоор энэ хоёр орноос харьцуулахад бол хол хоцорч байгаа ч гэсэн сүүлийн жилүүдэд цөмийн цэник тушууныхаа нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд эрчимтэй ажиллаж байгаа. За одоогийн байдлаар 600 орчим цөмийн цэник тушуутай гэж тооцогддог. 2023 оноос хойш жилд 100 орчим цөмийн тушуу нэмэж байгаа. За энэ хэрчээрээ явах юм бол Америкийн нэгдсэн улс болон Оросын холбооны улсыг гүйцэх боломжтой гэж бас харж байгаа юм байна. За энэ талаар Стокгольмын олон улсын их тайван судалгааны тайланд мэдээлсэн байдаг. За мөн эдгээр 3 улсаас гадна цөмийн цэцэгтэй дэлхий дээр их гүрнүүд бий. За тухайлах юм бол Франц, Их Британи, Энэтхэг, Пакистан, Израиль, Умар Солонгос нь цөмийн цэцэгтэй орнуудад тооцогдож байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд хамгийн сүүлд цөмийн цэцэг туршилт 1992 онд хийсэн. За түүний дараа бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Жорж Буш зөвлөлт холбоот улс задарсны дараа дахин цөмийн цэцгийг туршихгүй байх шийдвэр гаргасан. За үүнээс хойш бол Америкийн нэгдсэн улс цөмийн цэцгийг туршаагүй байгаа. За цөмийн цэцэггүй болох тухай иж бүрэн гэрээ бол хийгдэж байгаа. За энэхүү гэрээтэй холбоотойгоор 1996 оноос хойш ердөө 3 улс цөмийн цэцэг туршиж байсан. За тухайлах юм бол Энэтхэг Пакистан улс 1998 онд цөмийн туршилт явуулсан болвол бүгд найрамдах Арчин Солонгос улс 2006 оноос хойш 5 удаа цөмийн цэцэг туршиж байгаа. За хамгийн сүүлд 2017 онд бол туршсан. За энэ бол 21-р зуунд цөмийн цэцэг туршсан цорын ганц улс болж байгаа юм. За аюулгүй байдлын шинжээчид үзэж байгаагаар энэхүү одоо цөмийн цэцэгтэй орнууд хоорондоо цөмийн цэцгээр өрсөлдөх, цөмийн одоо туршилт явуулах ийм аянд нэгдсэн явдал нь бол улс орнуудаас бусад улс орн дахин одоо бас яг ийм арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна. За үүнээс болоод дэлхийд дахинд докторгүй байдал бий болох магадaltaй гэж үзэж байгаа. За тухайлах юм бол судлаачдын үзэж байгаагаар Оросын холбооны улс энэхүү Америкийн нэгдсэн улсын шийдвэрт хариу үйлдэл үзүүлэн цөмийн цэцгийнхаа бэлтгэл ажил за түүнтэй холбоотой саналыг боловсруулж байгаа явдал нь цөмийн цэцгийн шинэ өрсөлдөөн гарахыг харуулж байна. За өөрөөр хэлбэл үйлдэл гаргаж байгаа. За үүний хариуд реакц болж байгаа ийм үйлдэлүүд харагдаж байгаа. За өөрөөр хэлбэл бусад орнууд ч гэсэн Америкийн нэгдсэн улсын энэхүү үйлдэлд реакцлж дахин цөмийн туршилтыг эхлүүлэх ийм алхмыг явуулж болцсохгүй гэж шинжээчид харж байгаамаа.